баяр магнаа Монголын Надцийн холбооны анхны ерөнхий нэр бичгийн байна. За тэгээд бидний дараагийн нэр бичгийг доош сүрэн байжээ. Дараагийн нэр бичгийн баг үлзий байжээ. Энэ үед бол бидний бас алтан үе байсан. Тийм учраас би гарцаагүй энэ хүмүүс өөрсдөө бодож би дуудаж гаргасан юм аа. За манай дэд ерөнхий ганц зэрэг анхны тийм учраас энэ хүнээр бид анхны ерөнхий бишүүч бас хийгдээ аврал байж байгаа. За иш ганц зэрэг бас хэлдэг аврал дааны би дараа нь боссон өөрсдөө нэрийг нэрлэж явчих би уучлаарай намайг нэрсэн хүмүүс битээ дээр. Энэ болохоор энэ бол аюу төөнөөр тэмцээний зохион байгуулжээ. Тэгээд хүүхдүүдээ жижигхэн баг насныхаа хүүхдүүдийг дагуулад тэр явж байсан тэр гişэн тэр мөчөд одоо ч миний нүдний өмнө харагдаж байна. Гэхдээ өнөөдөр аюу бахалтай өнөөдөр 10 одоо гаруй клубтэй 3 одоо холбоо байгуулж байгаа. Өчнөө өнөөдрийн тэмцээнд 250 гаруй тамирчид хүрсэн ирээд улсын Монгол улсын аврал халуур тэмцээнд оролцсон. Ихсэлтэй хэдэн үйл явдал болж байна. Бид өнөөдөр төрийн байгууллага төрийн боловсон соёлын яамны бие спортын асуудал хариуцсан нэгжлэн болон хилцээг дараа цагтаа болоод цагтаа та бодуулчтайгаа магадгүй өнөөдөр энэ хүнсэн эсийн хүмүүс бүгд өөрөө өөрсдөө бас тодорхой хугацаанд та маань төвчээртэй сонсороо маш их ядарсан ба өглөө 10 цагаас 9 цагаас бэлтгэдэг тэрний дараа тэмцээнд оролцоод хурд хүч самбараас орж байгаа энэ сайхан одоо хүч та бүхнээс хэдмээс тусаад бидний бас энэ хүмүүсийн хийчихсэн дурсамжтай сайхан хүчөө бидээс сэтгэлийг халуун биедээ өөрөө хайрлсан үг гэдэг бол хамгийн том шагналтай гэж баг мөнгө шагнал. Энэ хүний сэтгэл гэдэг нь бол дандаа хүний би тийм өнөөдөр бодож байгаа. Би өнөөдөр социализмын бүтээгдэхүүн гэсэн өнөөдөр би 21-р зуунд энэ эрчимийн 90 зууны дэвшилтэй хам хүлээн нэрлэж байгаа жишээ миний нэг Москвагийн нэг өнөөдөр ийм олон тавьчихтай өнөөдөр олон улсын тэмцээнд нэрээр авч яваад тэмцэлтэй өшөө олон улс үрээрэн тэлээд өшөө өнөөдөр Оросын холбооны улсын чиг хужаас те Оросын холбооны улсын Бурятаас ингээд тамирчид оролцож байгаа үнэхээр сэтгэл одоо бүхний багцтай үйл явдал байгаа. Ингээд би та бүхэндээ өөрөө яриад бас жаахан зэгсээ бүсдээ ярих болж байгаа. Та өнөөдөр тэмцээний амжилттай сайхан эхлээд явж байгаа. Албан ёсоор нэг мань өнөөдөр одоо ингээд 15 цаг 16 цаг гэх минут болоо ихсдэг гэдэг ингээд та бүхэндээ спорт хийх хараад тэгээд оюун ухааны үйлчлэл өнөөдөр өдөржингөө 154 метр давхар болох зэрэг энэ шиг эрүүл хөдөлгөөний ажил болж өнөөдөр оюун ухааны талаас нь шийдэл авах өнөөдөр дандаа 4 оны машин успех явуулъя. Бод энэ оюун ухааны ажил чаргыг та бүхэнд ингээд та бүхэн спорт яах гэсэн та бүхэн баярлалаа би өнөөдрийн сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Энэ бодлого Монгол хүнд Нацийн спорт гэж ийм байдгийг таниулсан. Тэр үед одоо олон хүнтэй дуулахад бас их олон талын ажил хийж энийг одоо монгол хүмүүс таамаг одоо ингээд бүхэн болоод ингээд зогсож байна. Би ингэж ойлгоо. Миний найз хүн хамгийн ор гэрүүд хамгийн ор одоо 80 настай өөртөө зэрэгцээ тоглож болох энэ сайхан спортыг монгол хүн таниулж ингээд оруулж байна. Дэлхийн олон улс дэлхийн монгол улсын хариуцлагыг харуулж чадах ийм сайхан том спортыг Монголын төрсөндөө буулгасан их баярлалаа. Тэгээд би өөрөө бас энэ спортод орж та нартаа таниулж энэ таарын хамгийн хүчийг авах ингээд байдагтаа та нартаа их баярлалаа. Ингээ
харж энэ тоглолтын маань уучлаарай маш их болсон. Дэлхийн хэмжээний тоглолтод олон тоглогчтой болж байгаа. Дороос нь гарч байгаа танилцал маань хичнээн сайн шилдэг гэдэг. Тэр одоо танараа хараад их багтдаг шүү дээ. Тэр том олон сая хүнтэй тэр мэгэн хүнтэй уулзах бидний 3 сая хүнээс тоглосон таамаглалаар хичнээн мундаг байдаг гэдэг наадах гэж байна. Ингээд танараа багтдаг. Би одоо олон тооцоо хийх. Гэхдээ яг хэвээр юмасаар марцгийн тэгээд танараа хараад бүр баярлаж ингээд та бүгдээ танараа бидний хэлдэг логоцыг авчирч байгаа. Баярлалаа. Ямар ч боловсрол энэгээр байдаг юм спорт ерөө таавал юуны амжилт хүсье. Зүгээр сая оюуны гамч хийж фикрэс мэдээ одоо таах биш. Гангийн хэлбэр олон улсуудад тоглолт. Энэ тэгэл тоглож байгаа хэрэгээр байх юм шиг. Үдийгээс юунаас хэсэгээр 93 он байсан байна. 93. Ийм англи хэлтэй сайн төрчүүлж байгаа. Тэгээд нэр бичгийн дарга хэлгүй юу? Нэг хүн ирээд эцэн саятай уулзъя гэдэг очоод ямар үчтэй дартс спорт англиас үүсэлтэй. Тэгээд энийг хэд одоо Монгол төгжүүлэлт миний ийм зорилготой нэгээд эцэн саятай уулзаад ингээд уулзах хүсэлтэй байна. Тэгээд тэрийн дамжуулалт хэлэхэд хүлээж авсан. Тэгээд ийм байдаг одоо ингэж хөгжсөн гэдэг сайхан хэрэг Монголд одоо хөгжиж төсөйг. Тэгээд үнэхээр манай болтон тэгэхээр эрт хүчтэй энтузиаст гэж орсоор хэлдэг. Монголоор бол зоригжуулсан зохион байгуулалт. Тэгэхээр бүх юм дээр юу ч байхгүй суурин дээр ийм спорт Монголд сууршуулаад яаж дургад аргалаа. Монгол хүн цаанаас л өөрөө сумын дуртай номсон харваад цуснд нь одоо мэрэгэн ирсийдэн гэдэг тогтоон цагийн бүгд нөлөөсөн байна. Тэгэхээр зохион байгуулалт чаддаг. Нэг ингээл юу ч бол нэлээд хүнд байсан. 100,000 төгрөгийн шагналт тэмцээнүүдийг спонсорын болоод өөрөө зохион байгуулалт дээрсэн байсан. Тэр үед ингэж анхааралтай бол одоо манай тавьж өөрсдөө явуулдаг. Зөвхөн спонсор. Тэгэхээр энэ төр ажилт үүрэг. Тэнгэрээс гарч байгаа. Та бүхэнд энэ төргий энэ сайхан одоо тэгээд хаана бүгдээ ийм сайхан асуудалсан. Энэ дартс спортын үзүүлэлт таах та бүгдээ энэ зөвхөн шоуарч байгаа шүү гэдэг. Тэгэхээр баярлалаа гэдэг ихийг яагаад Арми бүх ангиуд самбартаараач одоо супермаркетыг төрөлтөөр авч чаддаг байсан. Энийг бол арми хүмүүстээр супермаркетыг явуулж байсан бол тэний хөнгөлөлт энэ дартсыг оруулж байгаа юм байна. Өөртөө арми байсан камдэр бай. Навайдоня навай. Өөрөөр family спешиалдаа одоо энэ номер бүгдээр авдаг байсан халдсан болоо. Тайсад үүрэгтэй хойцсон аваад тийм үстэй. Тэгээд энэ онлайн босоод яг таавал бидний спортын амьсгал араа сумын байх болтугай.